Энэ жилийн арга хэмжээнд урам зоригийн эндэр хэсэг шинээр нэмэгдлээ. Улирч байгаа жилдээ өөрчлөлт, шинжилэл бүтээж чадсан сэтгүүлч мэргэжилтнүүд ямар туршлага, мэдлэг хуримтлуулснаа толилуулж бие биеэ урмаар тэтгэх нь энэ хэсгийн хамгийн гол утга учир гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа. Эхний илтгэлийг шинэхэн сайтаа үлхийдэн аваад удаагүй байгаа уянга Child цэгийн эмээнэ үүсгэн байгууллаа сэдвээр ярилцсан бөгөөд Eagle телевизийн мэдээний хөтлөгч хүртэл карьераа хөгжүүлж чадсан түүний хувьд амьдралаас ирэх хүндхэн сорилтуудын дараа цаашид хийж бүтээх их ажлынхаа урам зориг, утга учирыг олж авчээ. Ажилдаа ер нь бол маш их хайртай, сэтгүүл зүйн салбар бол хүнийг маш их хөгжүүлдэг. Ялангуяа чи яг ямар хүн бэ гэдгийг өөрт нь таниулж мэдүүлж өгдөг. За жишээлх юм бол энэ ковидын үед энэ өмсгөлөөр ерөөсөө агаар магаар орохгүй 10 хэдэн цаг нөгөө тусгай үргийн нислэгээр хүмүүсийг буулгадаг байсан шүү дээ. Тэр үед одоо нөгөө хамгийн олон тусгай үргийн нислэгт явсан хүмүүсээс нь яриа авах гээд хүлээж байгаа байхгүй. Тэр бүр толгой молгоо өвдөд тэгсэн хэрнээ яриагаа авцсандаа амар баяртай. За ингэж ажилтдаг байлаа. За ингээд эннээсээ хойшоо 4-5 жилийн дараа би ч бас хөрхөө альбан тушаал дэвшээд мэдээ хөтэлдэг боллоо. За ингээд карьерийн үед баг зэргийн өсөлт харагдаад тэ ингээд маш олон зүйлүүд ингээд өрнсөн. Гэхдээ би тэр цаг мөчийг хүртэл бас нэг л юм 100% сэтгэл хангалуун биш байгаадсан. Хүнд нэг эргэлтийн цэг гэж мөч юу нь бол гарч ирдэг юм шиг байлээ. Надад гарч ирсэн. Тэгээ яг энэ цаг мөчөд гинт нөгөө гэр бүлийн хувьд манай аав маань өөд болоод би өөрөө бие маань өвдөөд эмнэлэгт хүнд хагалгаанд ороод гэд маш олон зүйлүүдийг туулаа. Сэтгэл зүйн хувьд бүр ингээд шалан дээр очиод за тэгээ одоо яах вэ? Би ер нь яах гэж цаашдаа ер нь амьдрах вэ? Юу бүтээх вэ? Өдөр болгон шинэ мэдээ хийгээл хандлт нь их байхаар тэрэндээ баярлаад яваад яг энэ амьдралаараа хөгшөрөх юм уу? Эсвэл арай өөр үн цэнтэй зүйл бүтээх юм уу гэдэг бодол илүү давмгайлж орж ирсэн гэсэн үг. Тэгэхээр зарим хүмүүс бодож иж магадгүй те зөвхөн CGMN гээд сайт нээчээд энэ одоо юу яриад байгаа юм бэ те гэж бодож иж магадгүй. Тэгвэл энэ хүртэл энийг за хийя гэдэг шийдвэрийг гаргах хүртэл тухайн хүн өөрөөсөө маш их зоригийг, маш их одоо өөрийгөө өөрчлөгдөхтэй тэр процессыг даван туулж идэг. Тэр болгондоо өвдөн, дахиад өвснийхөө дараа идэгэн, тэрнийхээ дараа цоошин одоо хэлбэртэй цоошин уянгаа болоод гарч ирдэг. Тэгэхээр энэ бүхнийг туусны эцэст хүүхдийн төлөө мэдээлэл гэдэг уриатайгаар Child MN буюу хүүхдийн мэн сайтыг үүсгэн байгуулсан. Тэгээ энэ сайт болохоор зөвхөн нөгөө нэг хүүхдүүдэд зориулсан мэдээлэл хийдэг биш. Хүүхдүүдийн асуудлыг тэдний өмнөөс маш улс хууртайгаар боловсруулагчид те төрийн өндөр албан тушаалтнууд, насан туршидад тэднэрт нөлөөлөх хэмжээнд одоо ингээд мэдээлэх маш чанартай юм сувг байхаар бодож одоо Child MN сайтаа ерөөхдөө редакцийнхаа бодлогыг тодорхойлсон.